За одоо ингээд нэг моментн дээр ч аягүй болон шүлгийн мөрөд байгаа шүү дээ. Шүлэг яруу нэргийг юу гэж боддгийг өөрөө яг яагаад тийм олон шүлгийн мөрүүдийг оруулах болсон энэ талаараа та манай сонсогчдод би өөрөө ч мэдэхгүй байна. Яг гэж ямар одны булархай тэр өдөр. Таны дуртай яруу нэрч юу вэ? Миний дуртай яруу нэрч юу? Үлзий төгс. За. Од гэрэл. Би од гэрлөө. Тэгсэн чи тэр нэг би од гэрлээ. Хуучин нэг номнууд надад байхгүй. Зүгээр ингийн тийм шүлгүүдний яваад байдаг гоё шүлгэнүүд зөндөө байдаг шүү дээ. Харин тогтоох шүү дээ. Тийм. Садамдортой. Тэр тас борооны хүүхд ахыг чинь ном бол байгаа. Дорсон юм. Хин юу бас гоё шүлгүүд. Оюун чимэг ихчмээ. Тийм. Тийм. Бас тийм яг ингээд энэ хайр маягийн хан тухай шүлгүүд амар гоё. Айгуу надад болохоор ингээд нэг шүлэг бичдэг хүмүүсийн тийм нэг агаартай юм нэг амьсгаа авч болон бичдэг нь гой санагддаг. Ер нь бол ингээд нэг тийм шүлгүүд нь таалагддаг. Илүү таалагддаг. Нэг тийм агаартай салхитай бичдэг хүмүүсээс байдаг та тий. Тэгээ бас ингээд нэг уран зохиолоо шүлгэлж байгаа мэт бичдэг хүмүүс бол бүр үнэхээр шүтдэг. Яг оюун чимэг гол бол яг нэг тэг шүлгэлж хилээд байгаа юм шиг санагдаад идэв. Тэр нэг ингээд айзам дан айгу таарал болохоор тийм. Ер нь яг дуртай яруу найрагч яг байгаал та. Гэхдээ яг дуртай шүлгүүд гэж хэлээ байдаг бах тийм. Тэгдэг бах тийм. Тийм мөр бас явж идэг тийм. Ер нь бол хүний дотор ингээд шүлгийн бүгднгийн бас ингээд санахгүй шүү дээ. Тэгсэн ер нь ингээд нэг мөрүүд цээж надад бол шүлэгний тухай нэрээ хамгийн гоё мөрүүд надад юу шүү дээ. Тэр нөгөө үлзий төгсийн шүлгийг уншичаад сэтгүүлч гаан чимгийн бичсэн. За. Гайхан минь мөртүүдийн ганцыг нь чи яагаад би бичээгүй юм бэ? Гэдэг мөр. Гоё шүлэг уншихаар яг тэр санаанд ордог. Гаан чимгч бас өөрөө шүлэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Урдын хараа. Би өглийг өгтөн гэдэг. Үнэн. Тэгэн готлоо яг тийм адилхан. Өөрөө шүлэг бичдэг хүнд тэгж бодогдтал тэгээ бичтэл нь тий. Гайхан минь мөртүүдийн ганцыг нь чи яагаад би бичээгүй юм бэ гэж хүнийг бас уулгаал татал бичиж байгаа байхгүй. Тийм тий. Тэг шүлэг бас ингээд эзэнтэйгээ адилхан хөшрөөд байх шиг байгаа байхгүй юу? Ер нь үү? Одоо за хөгшөрхөөс гадна одоо энэ таны мөө шүү дээ. Тэгсэн чигээс нөгөө сандарч. Таны мөөгийн ингээ ихний шүлгүүд нь юм гоё бийж агаад сүүлийн тэр нөгөө будда авс өдөр. Мөнгөн будда авс өдөр. Мөнгөн будда авс өдрийг уншсан чинь яг тийм ахуйтай болцсон. Мэдэгдээд үү? Мэдэгдээд тэр нөгөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй юм алга болцсон байгаа байхгүй юу? Ийм амар буур суудсан, эцэг болцсон ч гэх юм уу мэдгүй ямар ч байсан нэг тийм зөөлөрсөн. Надаа мөөгийн бүр ингээд анхнаас амар таалагддаг байсан юм болохоор аюу тийм нэмжин сэтгэл нь мэдрэгддэг юм нэг хүн угаасаа зөөлөн хүн байна да гэж бодогдоод идэв ер нь надад бол шүлэгнээс нь тэгээд яг тэр ингээд compassion гэх тий. Тийм compassion аюу аавда зориулж гоё шүлэг бичсэн. Юу ховор бах тийм мөөшөг тэгж аавда зориулж гоё ингээд амьд ах үед нь хайрлж бичсэн тийм шүлэгтэй хүн ховор хаа. Гэтэ хүмүүс ер нь нэг дээрээ тэрэндээ жоохон муу те ингээд нэг амьд ахуд нь яг нэг дэргэд байгаа хүндээ өчтөр чиний яасан шүү дээ ингээд хайртай гэж хэлдэггүй. Гэтэ хайртай гэж бодгон л байнгын гоё байдаг гэдэг хэлээр хүмүүсийн л юу л байна л та. Комплекс л байна л та энэ дэр бас нэг. Тий. Гэтэ муу болохоор тэгж яг нөгөө аавыгаа бас ингэж гоё мэдэрч бичдэг нь гоё шүү. Гэтэ сүүлийн тэр ном нь бол ингэж суларсан байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэр сулардаггүй номтой хүмүүний бодлоор ганцхан үлцээ төгсөн. Одоо аюур цааны сүүлийн тэр 16 давхрын анхлагч энтергээд уншсан чинь одоо сүүл дахиад шидээн байрлахыг би уншаагүй байгаа л та. Уншсан хүмүүс нь яг тэгж байгаа байхгүй юу? Яа баг ингээд нэг юм үхэл ирнэ гэдгийг ингээд одоо ингээд ойлгоцсон байгаа шүү дээ мэдээж. Тэгээд тэр яг ингээд нөгөө насанд ч бас нөлөөлж байгаа. Тэгээд тийм
амьдралынхаа төгсгөлийг төсөөлж байгаа юм шиг тэмшүүлгүүд бичээд гэдэг. Тэгэхээр ер нь бол ингээд насны явж байгааг нь мэдэгдэж байгаа юм шиг шүлэг бичиж байгаа байхгүй. Тэгэхээр үлзий төс болохоор яг тийм ширүүсээр нас мас ахмахуу биш. Зүгээр яг нөгөө нэг яг ингээд юмнуудын сүнсийг бичээд байгаа юм шиг санагддаг. Надад бас яг аюур заны тэр нөгөө нэг ийм шүлэг нь бас амар таалагддаг. 3 хоног сонсоогүй дууга чих мартсан байдаг. 3 хоног яриаг өнгөө зүрх мартсан байдаг. 3 жил хараагүй хүнээ цээж мартаагүй байтал 30 оны цаанал чамдаа дурсан санагддаг. Би чамаагаа бодж л суудаг гэд. Энэ бол бас ингээд юм нэг амар тийм. Тэгээ эн чинь бас ингээд үргэлжлээ явдаг 3 4 гэх тэгээд ингээд цаана дахиад 3 4 хоногоо ингээд нийлүүлээ бичдэг. Тэр шүлэг нас аяа гоё санагдаад идгийн. Бас энэ болцоохон юм чи. Яруу найрагч. Саяын одоо нөгөө хойд нас гэж байдаг бол чинь хамгийн одоо од шүлгүүдийнх нь шүү дээ. Энэ бас гоё. Сарны гэрэл шүлэг бичгэд минь санаа алдаад зөөлөн үнэрлэж байгаасаа билээ. Сархад хунгалахад минь болиулж дарс мэт уруулаа өгч байгаасаа билээ. Өдөртөө яваад ирэхэд үн холоодсон мэт сансан байгаасаа билээ. Өвдгийг чинь дэрлээд хэвтгэхэд үсийг минь нэлэн дуулж байгаасаа билээ. Дээлийг минь нөмрөөд гадар чихүтлээ тайлж байгаасаа билээ. Дэрэгдээс минь налаад дотор чихүтлээ мартаж байгаасаа билээ. Амар гоё тийм ир сүнстэй өчтдөг. Тэ? Тийм альбом энэ. Тэ. Надад бас нөгөө баогийн лог сүрэнгүй шүлгүүд аягүй гоё санагддаг. Тэгээ яг тэр дотнаас нь бол бүр ингээд нэг энэ нас аягүй гоё санагддаг. Алиг галиг юмд худлаа өөнтөглөх хайдаж ардаа зориудын сүдэрхүү ганц хоёр сув тунгаж алганд нь нар хэрсэн чиний халуун гараар арчуулах гэж ойлгох юмсан. Үе үехэн уул налах шиг эрхэлмээр санагдахаар үгээд зажлан гიშгэж чадахгүй нялхарч үгүй гэд өмөлзөөд байгаа уруула бутлуулан өмсүүлэх гэж айлгуудах юмсан. Энэ бол бүр яг ингээд одоо нөгөө болцоох юм чи ир сүнстэй гэдэг шиг энэ хүн чинь ингээд бүр ингээд нэг өмнөөс нь энийг бол эмгтэй хөл бичсэн баймаар байтал ингээд бичиж байгаа байхгүй те. Тэгэл яг одоо нөгөө нэг залуучууд ч юм бас ингээд яг хосын ярилцсан дээр ялангуяа юм тонирхлын үед байдэн шүү дээ. Яг энэ тэр тонирхлын үеүүдийг бол бүр амар гоё хэлж байгаа байхгүй те. Нар хэрсэн чиний халуун гараар арчуулах гэж ойлгох юмсан гэж байгаа шүү дээ. Тэгсэн ардаа зориудын сүдэргүү ганц хоёр совдаа унгана гэж. Арлааны эрдэнэ очир бас гоё тийм. Тийм, өстой гоё өстой. Бүр ингээд нэг дүрслэл нь аюудын баяжмал тэг үнэхээр гоё юм яруу зурж байгаа юм шиг бичдэг. Яруу тийм. Бүр ингээд тэр нэг байгалыг тухайн орчин хүний мэдрэмжийг зурхаасаа гадна тухайн ингээд нэг эргэн тойрныхын байгальтай ханд зурж үзүүлж байгаа юм шиг санагддаг ш надаа. Дангийн нэмсүрэн гэдэг байгаллаг тийм. Тийм тийм. Арлааны эрдэнэ очрын сайхан өглөө болох нь дээ гэвч ижим нь яаж байгаа бол салхи тогтоохон байх нь дээ гэвч үдээс хойш яах бод саруулхан орчлон билээ дээ үйлс нь хаашаа нөөх бол санамсаргүй хорвоо шүү дээ амьдрал яаж эргэх бол өстой гоё тийм. Тийм ингээд яг ингээд сайхан юм байхад ингээд тий ингээ үргэлжлэхгүй ер нь ингээд хором зуурын гэдгийг бас мэдсэн юм шиг шүлэг аваад тий. Тэгээд арлааны эрдэнэ очиргон бол надад тэр шүлэг нас гоё санагддаг. Саруул тал тэнгэрийн хаяанаас их авсан салхины чимээ нуурын толионо чимэг болно. Санаас тэгэл динсэлж амраг чамаагаа санаад сарыг алгандаа бөмрүүлэн залхихад гээ болно гэж тэгэл. Сарыг алгандаа бөмрүүлэн залхина гэдэг ч одоо бас ямар хэлбэрээд юм те. Тэгэл харгуун үзүүрт цэцэг шүлжиж хүлээсэн тонимхаануудыг хацартаа наж хоноход маргааш нь жаргалтай болно. Хаан хизээ хайрлаж харамлан нууж утсан зовлонтой домог болно гэж хэлсэн байдаг.